За манай мэржлийн байнгын хороо чухал асуудлууд хэлцэж байна. Ялангуяа улсын их хурал дээрээс нь одоо байнгын хороо легитим шин чанар буюу энэ залгамжлаа энэ өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэг энэ асуудлыг эргэж энэ хянах энэ тогтолцоо бол асар чухал. Тэгээ өнөөдөр бид энэ тайлан гэдээ аваад үзэж байна. Их хурлын хэн шалах газраас гаргасан тайлан дотор засгийн газрын өгсөн үүрэг даалгавар, хуулийн хэрэгжилт, биелэлт бүр манай байнгын хороотой асуудалтай холбоотой бол ерөөсө бүгдээрээ тэг 0 байна. Энэ бол ерөөсөө л одоо их хурлаас гарч байгаа тогтоол шийдвэрийг үл тоомсорладаг, биелүүлдэг ийм байдал харагдаж штэ. Тэгээ өнгөрсөн парламентод миний орж ажилласан, өөрөө одоо бас зарим нь ахалсан энэ ажлуудын л одоо өгсөн үүрэг даалгаврууд энд ерөөсө бүгдээрээ биелээгүй л байж байгаа жишээт. Жишээлх юм бол би одоо сайдаас асуумаар байна. Одоо засгийн газар, хэн шалгалтын газар яагаад одоо эрүүл мэндийн салбарын ерөнхий байцаагчин тэр хөлдөөсөн шинge оруулсан баасан цай гэдэг үнийг томилоод байгаа юм би. Энийг та мэдэхгүй томилч юу? Эсвэл одоо энэ ямар шалгуур энэ төр байдгүй юм? Хоёрт би одоо зөвхөн одоо байнгын хорооноос гаргасан чиглэлийн биелэлтийн талаар л ярмаар байгаа. Одоо БД вирустэй холбоотой Д вирусын эмчилгээний асуудал дээр өнгөрсөн парламентын үед бид одоо төсөв батлуулах гэж арай ч үгүй 10 тэрбум төгрөг тавьж яхад 6.7 тэрбумыг пик интерферон авах гээд Улаанцай гүрээгээ сууж исэн. Халдвар түвшин судлалын үндэсний төв нь 2012 онд пик интерферон Монгол таарахгүй байна гэж дүгнэлт гаргацсан байхад гүлийсээр байгаа л оруулж ирээл. Тэгээ харин бүр нэг АТГ энэ өгжөөж нэг төсвийг болиулсан гэсэн чинь 30% нь пик интерферон аваад одоо хадгалсан байж байгаа шүү дээ. Гаж нөлөөтэй үр дүнгүй юм авах гээд байдаг. За одоо энд бас Ахмадын асуудал байна. Байнгын хорооноос чиглэл өгөх тухай 22 он 6 сарын 7 Ахмад насны үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчний чанар хүртээмжийг сайжруулъя, орыг нэмэгдүүлье гэд тэгж яхад одоо Ахмадуудаа хөвтүүлээ шаардлагагүй хөвтөлтөөр сэргүй гэдэг нэг сайд нөө Улаанцай ингээ яриа сууж байгаа. Бид энэ байнгын хороогоор бүр юм чиглэл өгсөн байгаа шүү дээ. Тэгээ энэ энтрийг одоо хэрэгжүүлээд явах битгий хэл бүр хууль даахгүй байна шүү дээ. Тэгэхээр би бас одоо сайдыг энэ дээр анхаараасаа гэж бодож байна. Одоо дүнгийн ажиллаа авцгаа хийж байгаа бах. Энэ хяналт шалгалтын ажил, энэ одоо өгсөн үүрэг даалгавар их хурлаас гарч байгаа юм болгоч л хууль гэсэн үг шүү дээ. Тэгээ зөв бурууг нь яриа сууж шүү зарим салбарын сайд нар ч. Энэ дээр онцгой анхаарч энэ биелэлтэн дээр анхаараач. Бид энийг чи олон талаас нь ярьж хэлэлцэж мэргэжлийн байнгын хороогоор гарах гэж хичнээн цаг хугацаа зарцуулж байгааг санаа. За, одоо сайд хариулна 4-р микрофон. За, улсын хурлын гишүүн Чембүрэн гишүүний асуултанд хариулъя. За, төрийн албаа агч томилсон тухай асуудал дээр засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга тушаал шийдвэр гаргахдаа хувийн ашиг зорилгоо өртсөн мэдүүлгийг холбогдох байгууллагуудаар нь хянуулаа шийдвэр гаргасан гэж ойлгож байна. За, бодлого шийдвэрийн хэрэгжилтийн тухайд одоо би бас буруу ойлгоогүй бол хууль тогтоомжийн хэрэгжилтийн тайлангаа засгийн газар анх удаа энэ мэргэжлийн байнгын хороо тус бүрээр тайлангаа гаргаад хилцүүлж тайлгнаж байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд их хурлын гишүүд, их хурлын Монгол Улсын их хурлын бүр эрхийн ирэхэд байдаг энэ хяналт шалгалтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын зүгээс улсын их хурлын гишүүд тэр дундаа мэргэжлийн байнгын хороодын байнгын хороодын гишүүдтэйгээ цуг энэ эрхээ хамт хэрэгжүүлъя. Дотор талаас нь гадна талаас нь хоёр талаас хяналт тавьж одоо салбарын яамдуудын салбарын сайд нарын үйл ажиллагаанд хоёр талаас нь хяналт тавьж ажиллая гэдэг үднээсээ энэ тайлангаа оруулж хэлэлцүүлж байгаамаа. Энд одоо учиргүй амьдрал сайхан байгаа тухай, учиргүй хуулийн хэрэгжилт бас сайн байгаа тухай ерөөсө дуртаагүй, бодит байгаа тоонуудаа нийлүүлээд байнгын хороо тус бүрээр нь орж ирээд танилцуулж байгаа. Тэгээд таны ярьж байгаа тэр эрүүл мэндийн салбартай холбоотой асуудал дээр ч гэсэн яг тодорхой кейс юмнууд дээр бидний хувьд бас засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар тэр дундаа одоо хяналт үнэлгээний үндэсний хорооны хувьд энэ хуучин мэргэжлийн хяналтын байгууллагыг татан болгосонтой холбоотойгоор салбарын хяналтын чиг үүргийг одоо байгаа бүтц дээрээ тулгуурлаад бас иргэдэд хувийн хвшилт одоо хүндрэл жирэгдэл багтаа байхаар зохион байгуулахаар бас хичээж ажиллаж байгаа. Тэгээ энэ хууль заагдсан эрх хэмжээнийхээ хүрээнд бас энэ саяны
асуудлууд дээр таны онцгойлон сануулж байгаа асуултууд дээр бас хамтарч ажиллахад бэлэн байна гэдгийг бас хэлэх нь зөвтэй баха. За бид бас ерөн их зөв энэ дадлага руу орох гэж байна. Тэгэхээр засгийн газар бас өөрийгөө хяндаг, ажиллаагүй, болоогүй, хэрэгжээгүй зүйлүүдэд анхаардаг. Ялангуяа одоо манай эрүүл мэндийн салбарт бид өнгөрсөн 4 жилийн хугацаанд асар том реформын шин чанартай зүйлүүд хийсэн, олон хуулиудыг баталсан. Тэр дотор эмнэлгийн тусламжийн тухай хууль хүртэл байж байна. Эмнэлгийн тусламжийн хууль дотор бол одоо эмнэлгийн удирдлага нь төлөөлөө удирдах зөвлөлтөй байх гэдэг бүхэл бүтэн хуулийн заалт хэрэгжихгүй үдийн хүртэл явж байгаа. Тийм ээ. За сая би хэлсэн тэр зөвхөн бий болгоод байнгын хорооны өгсөн чиглэлийн тухай сая ярьсан шүү. Тийм ээ. Эний цаана бол ерөөсө хэрэгжээгүй, биелээгүй маш олон зүйлүүд байж байгаа. Та бүхний энэ одоо гарсан зүйл дээр би ингээд тэмдэглээд яхад баг бүх хуудсан дээр цэнхэр болж байна. Дандаа нөгөө миний өөрийн ажилласан юмнууд байхгүй юу? Өөрийн ажилласан зүйлүүд байгаа. Тийм учраас би маш сайн мэдж байгаа эднэрийг.